93 наадмын 4 дахь төрөл шагаарваа спорт нь 13 дугаар зууны үед өссөн төвхтэй. Анх хаад ноёд өргөө зураан зугаасдаг наадгаа байсан гэлцдэг. Хожим ард түмнийх болж эрчүүдийн цэцмэргэнээ сордог наадам болжээ. Зүгүүдний баг юм ихэнх л шагаа зүгтэлдэг. Тамбаг битээр бол ер нь 20 цагийн шагаа тоглож 4 цагийн унтаж явахдаа шагаа зүрлж явсан хоёр л да. Тойромд яваал ингээл ирээл ингээл гэртээ байж байгаа чинь нөгөө тойрмын сайхан уухаа тэр улсуудын шууг болж байгаа бүхэл юм чихэн тоногч ерөөс ингээл чихэн дотор ч ерөөсөө тэгэл хүний уухаа сонсогдол. Ер нь шагаа спорт нарийн спорт л доо. Ер нь маш нарийн нэг жоохон жижигхэн алдаа гарахыг амтахгүй ер нь их алддаг. Их нарийн ер нь мэдрэн шаардсан их тийм нарийн тоглоом л доо. Маш их сэтгэл зүй шаардсан л доо. Төвчээр, төсвөр төвчээр тэгэл одоо ер нь хүн ч бас одоо ямар ч ажил төрөл байсан тийм ээ. Тэр бүхнийгээ хааш нь тавина. Ардаа одоо сэтгэл санаа маш тайван байж зөвхөн одоо энийгээ тоглохын төлөө сэтгэл санаагаа тийм тайван байлгаж иж тоглох бол бас л юм өөр юм хомонд сатаарах юм уу санаа ингээл одоо аргашаа ажил төрөлтөө зовох юм уу тийм ингээл юм гэгэлзээл ингээл их юм бол бас нөлөөлнө л дээ. Их маш нарийн тоглоомчтой шагаа харваач. Социализмын он жилүүдэд ялангуяа 1990 оноос өмнө шагаа аргахыг хориглосон байдаг. Тиймээс эрчүүд нууцаар цуглан тоглодог байсан гэдэг нэгдэл сангийн аж ахуй байгуулагдаж улсын төлөвлөгөөт ажлыг залгардуулахгүй гэсэндээ тийм хорж цагддаг байсан болов уу гэсэн таамаглалч шагаачдын дунд байдаг. Шагаа нэг үеэд бол ер нь 90-ад оны үед хаалттай байсан гэсэн. Би одоо нээлттэй гарч ирсэн л орсон л да. Тэгээ яг нууцаар тоглож ярьдаг энэ дуулын дундаач л тоглодог. Тэгэл одоо нэг төвдөө харж байгаа улсууд чинь өрөө мөрөөгөө чоожлж байгаа дотроос нь цайны цаг магаар харагдаг байсан гал ингээл ярьдаг л да улсууд. Хаалттай байсан гэсэн. Тэгээд 90-ад оны сүүлээр ер нь 92 оноос ер нь их дэлгэрж гарч ирсэн л да. Тэгээд тэр үеийг одоо бол спорт болтлоо хөгжчлөө. Сол зэрэг олгодог боллоо. Одоо шагаач тийм урж удурж их сайжирч байна. Залуучууд их орж ирж байна. Одоо өөрийн залуучууд хүүхдүүд өтер их шагаанд их хөлт явж шүү дээ. Одоо танихгүй хүүхдүүд л зөндөө болсон байна. Их сайхан онж байна. Оноо нэг сайн байна. Тэгээд энэ үнд их баярлж байгаа. Нэг хэсэг бол зах зээл ихснээс хойш бол 92 3 4 оноос хойш бол ер нь шагаа зах зээл ихснээс хойш бол нэг хэсэг шагаач цөөрсөн. Ханс ингэж заалан шагаа харуулж ийн гэхээр орд сонирхоо одоо тэр их одоо ийм хавруугаар нэслэнээр нэгж ойлгохгүй шагаа харуулж ийн гэхээр нөгөө хүүхдээ тоглолдог нөгөө хоньны шагаа шиг юм бодно шагаа харуулж ийн гэхээр тоглож ийн. Тэгээд яваад арсаар нь улсууд ингээ шагаа харуулжсэн. Тэгээ их гоё санагдаад л одоо дунд руугаар чинь ийм дөрвөлжин сумнчлаа тэрийг онно гэдэг чинь нүдэнд их гоё тусаж байгаа ч. Тэгээд сонирхож эхэлсэн те. 94 онд анх улсын аврагт Сэлэнг аймгийн залуучуудын багт орж хөрөл медаль авсан. Монгол улсын дэд мөргөн гэдэг зал анх 94 онд авч ирсэн те. Хамгийн одоо баярлах юм тэр анхны юм гэдэг чинь. Тэрийг харж л их баярлж суудаг гэсэн. Тэгээд 95 онд дараа жил нь төрүүлсэн залуучууд маань. 96 онд хүрэл аваад 97 онд Сэлэнгийнхаа шигш нэгдүгээр агт орсон да манай Орхон тоолын Болдоотор гэж залуугт хоёр. За ахыхын төрсөн нутаг бол Дарамт аймгийн Сүмбэр сум. Сүмбэр сумд 73 онд төрсөн. Үнэхээр л одоо энийг сурыг амжилтанд хүрээ ямар л одоо амжилт гаргахын тэрийг үзье гэж л ингэж л зорж л зүтгэсэн. Сэлэнг аймаг улсад залуучуудын нэг төрөө ороо завсраг 6 жил төрөөс Сэлэнг аймаг бол нийт тэгээд тэрний 3 төрөөнд нь байсан да. Тэгээд 3 төрөө 3 шөвг авсан. Цуу 10-нд 2001 онд цуу 10-нд анх төрүүлжсэн. Багаар алтан медаль аваад 2 алт зүүжсэн хашаа алтан медаль. Тэгээд цуванд анх удаа тэгэж
төрүүлж ирсэн. 2006 онд багаараа алт аваад бас цоваанд мөнгө медаль авсан. Миний ховын амжилт алт мөнгө авсан тийм л амжилт гаргасан та. Одоо биднээс ингээд шагаачин боломж гэж мэдчихсэнгөө зүгээр ингээд явж исэн нэг сэлэнгэд шагаачин болчлоо. Шагаа харж ийн ихсэн харж ийн гэдэг удаа би хинтээ амьд байсан. Тэгээ ингээд дүүгээ сайн шагаачин болцсон ингээд сонсоод нэг харахс ингээд бодож явдаг байсан. Тэгээ энэ буудлагын төв дээр одоо улсын авраг болж байна гэж миний анх одоо хинтийгээс өдөөс сорж иж үзчихсэн тэр. Тэгээ тэрэн дээр улсын авраг төрүүлээд цуваа харуулт төрүүлээд хос алтан өдөө зүгөө гарч ирэхэд дүүгээ хайрлаж ирсэн та. Намайг анх энэ сэлэнгийн шигшээд орж энэ амжилтанд хүрэхэд багш манаас оруулж ингэж намайг аваач одоо сэлэнгийн тэр оноо шигшээг багийн ахлагчид аваач намайг шалгуулж ингэж анх улсын аврагт оруулж ирсэн. Тэ. Тэгээ багштай баярлж явдал. Хүрэл медаль бол ер нь бас их ямар ч спортод ер нь нөгөө зоовж авдаг медаль гэж ярьдэн шүү дээ тийм ээ. Хэцүү. Одоо мултрал байхгүй тий. Тэгэхээр бас хүрэл медаль сайхан медаль та. Ер нь би медалийг ер нь голж үзээгүй тэрний юм. Тэгэхээр би хүрлээр эхэлж ийсэн. Тэгээд ер нь хүрэл медаль их юм дагуулдаг гэдэг нь тэр утгаараа ч юм уу сайн явж гэнэ. Өгөө аваан дээр авж ирсэн олон медаль би тэгээд тэрэн дотроос ер нь анхны медаль байдیں۔ Та ер нь хүндэж одоо тэгэл анхны хүрэл медаль авчаал гэж одоо их л хөөрж баярлж байсан. Дараа жил нь төрүүлээд алт авахтаа одоо бас л тэрнээсээ ч илүү баярлж байсан. Тэгэхээр ер нь медаль авахлантаа л их баярлдаг гэсэн. Одоо ч тэгээд миний ах ихсэн ч бас медаль авах чинь шүүд болоод одоо тосч аваад ингээл бараг баяр ёслолын байдалтай л өгддөг гэсэн. Одоо ер нь тэгээд сүүлийн үеж тэгээд таахаач байж заах юмснаар ч одоо би нэг гомдоод наад бас орчин жилөө хүрэл медаль авчаад нэг ихчтэр ороод гомдолж ийсэн. Та нар ч одоо медаль авахаас сүйд болдог гэсэн. Сүүлийн үеж бүр таахаач асуухаач байж гисэн чинь би ер нь болтг юм уу гэдгсэн чинь хөө ёстой болохгүй шүү минь дүүгээл барьж аваад үнсээл медаль маань медаль ингээл яадсан тэгээд тиймэрхүү юунод эхэлтэй баяр. Авиас гоо ингэж болохгүй шүү дээ. Ямар нэгэн авиас л байгаа юм хийдэг ч юм уу. Можаа ч юм уу дархан ч юм уу. Болгонд авиастай төр байгаа цаараас байглаасаа хэсэг. Яг надад шагаар авиас саяас юм л. Улсын аврагт 94 онд орж хүрэл авахд ер нь бараг л ер нь алдахыг мэддэг л байсан. Ер нь шагааг бол өстө нэг шүүн нойр хоолгүй зүтгэжсэн нэ. Бэлтгэл хийснэ ачаад ер нь бол ер нь сайхан болцсон байсан л да тэр үед. Тэгээд анх бас тэр том тэмцээнд хөл тавина гэдэг чинь бас л юу юм бас л эвгүй л байсан. Бие бариад тэгээд ер нь жоохон гар хөлж чичрээл тийм ээ. Ер нь тэгээд хэцүү л байсан л да. Тэгээд нэг ихний нэг хоёр айлтаа тоглоод ирэнгуут тэгээд би тавираа сайхан чөлөөтэй болоод тэгээд одоо нэг л өста хамаг юмар гаргаж тэ ингэж л одоо медаль төрж ирсэн. Тэгээд сайхан байсан уу үнэхээр. Гарамгай мэргэн гэдгийг чинь 3 медаль авч иж гарамгай мэргэн цал авсан л та. Тэгээд анх хүрэл медалаар эхэлж ирсэн. Дэд мэрэг авч тэгээд дараа нь алтан медалаар мэргэн цал аваад эргээд хүрэл медалаар гарамгай мэргэн залаа тэмдгэнд хүрсэн. Тэгээд анх залаа тэмдгээ авч яхад биднээс чинь бас нэлээ хожуу олгосон юм аа. Залаа тэмдгээ чи 98 онд олгож гисэн. Тэр чинь үлэм дархан мэргэн золын болцол ангацсан байсан. Манай сэлэнгийн
Манай хань бол намайг шагаа хармал анх надтай суугаад энэ шагаа магаагаад ингээд явахаар их уурлаад их дург байдаг гэсэн. Тэгээд лээд гэсэн. Тэгээд нэг удаа би улс авраг авчиж үзүүлсэн. Чи үзээ их сайхан тоглоом. Чиний боддгоос шал өөр. Тэ? Чи үзгээд ингээд дагуулж анх улс авраг үзсэн. Тэгээд манай хүнч тэр улс аврагыг үзэл ямар гоё спорт тоглоом бэ. Тэгээд тэрнээс хойш ерөөсөө салхаа байсан. Эхнэртээ би баярлж явдгийн өдөө хүртэл бас ингээд намайг шагаанд харваагаад ингээд явхад аргэрээ ингээд авч явчихсан нь одоо хүртэл баярлж явдаг. Яа тэгээд. Одоо Памбаг гэж нэрээр мэдэх болохоос одоо инктер ихээр би ч одоо шүдээ хэн билээ гэдээ уцаар инктерээр ихээр хэн билээ гэж боддог болчиход байна шүү дээ. Памбаг гэж нэр бол жоохон хүүхэд байхдаа их тарган хүүхдээс учраас Памбаг гэж ах эгч нар нөхөрдөг тийм байсан юм билээ. Тэгээд том болоод нөгөө нэрээс жоохон ичсэн юм уу яасан тэгээд гадшаа авч явсан улсаар моргот ирэхэд анх ирэхэд нь за багшаа намайг Памбаг гэж битгий дуудаараа та инктер гэж дуудаараа гэж захиад байдаг. Тэгээ би мартаад Памбаг гэж бодлоо. Тэгэл эхлээл танаа шав гэдэгээс тэгээ сүүлдээ нөгөө Памбаг гэж нэрээр нь хэлээл тэгэл хүмүүс одоо зарим нь инктер гэвэл мэдэхгүй хоод Памбаг л гэдэг. Ийм сайхан арваач та миний шав. Манай инктер бол одоо бид хоёр бол одоо бараг 20 жил хамт шагаа харуулж байгаа. Мэдээ олон жил өрсөлдөгч явсан. Хой хүн талаас нь шагааг бол одоо их тийм яг тийм амжилт толохоор тийм хэмжээний тийм дээдэж хүндэж явдаг. Танаас тэр үдсэн байх тэр гэр оронд нугаа тэр медаль тэр байрлуулсан тэр одоо медаль тэр байрлуулсан тэр өргөмжил бүгдийг үдсэн байх. Ер нь юм ямарваа нэг юмыг л дээдэж үнэн санаанаасаа оролцох юм бол яг төдий хэмжээгээр нь цаад одоо ухаан шагаа бол одоо шагааны тэнгэр гэдэг юм одоо тэгж харж үздэг. Тэгэхээр би тэр талаараа бол одоо бас их амжилт гаргадаг байх гэж боддог. Манай инктер ч одоо биднээс Памбаг төрөө гэдгийг тэгээ биднээс бол одоо олон жил өрсөлдсөн. Одоо ер нь биднээс бол хол илүү төрөө үзүүртэй унштай ер нь. Тэгээ би ер нь тэгж боддог. Тэгээ би бас үнэн санаанаасаа шагаанд бол өөрийн гэсэн сэтгэлгээтэй тэр авсан шагналыг тэр одоо медаль тэрийг хадгалж байгаа тийм ээ. Тэр цомондоо тоос өглөө болгон цомоо арчдаг хүн шүү дээ. Би одоо гэр оронд нь очиод биднээс тоглож эрхлээл тэгэл унтаал өглөө босно. Өглөө босох чи хэдэн медалуудаа нөгөө цомом тэр авдартай тавьсан цомом тэгэл тэр тэнд өргөмжүүлсэн медаль тэр бүгдийн хаймыг тэгж юмыг үнэн сэтгэлдээс яхаар цаатлын тэр юмны тэнгэр гэдэг юм харж үздэг байх гэж их боддог. Тэгээд яг би шавьдаа маш их баярлж явдгийг. Давхар яхад Батмгийн шав гэдгээ бас байнга ярьж явдагт нь би бол их баяртай байдаг л да. Харваачдад их баярлж явдгийг надад бас шагаа зааж, сургаж, хэлж ярьж өгч байсан. Ер нь Монголын нийт харваачдад их баярлж явдаг бас. Миний болохгүй алдаа оноог бас зааж өгж өрж тусалж ингэж дэмжиж намайг надтай нэг багт бас олон жил цуг харуулж авсан харваачдаа бас их баярлж явдгийг. За ингээд намайг хүндэтгэж манад гэрт ирж ингэж зурагт нэвтрүүлэгт оруулж байгаа та бүхэнд танай телевизийн хамт олонд маш их баярлалаа. Танай телевизийн хамт олонд цаашдын ажилд хамгийн өндөр амжилтыг хүсье өрөө. Их баярлалаа гэж хэлнэ. За. За.